За эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Монгол түмний их баяр наадам болох гэж байгаа. Энэ цагт ор наадмын сэдвээр малын эмчтэйгээ хөөрөлдөе гэж гурван сайхан зочныг ураад байна. Манай энэ зочин хойморт Монголын хурдан морины судлаач доктор Төмөр Адуурга ирсэн байна. За манай нийслэлийн малын эмнэлгийн газрын хэлтсийн дарга Түмэн Настарга ирсэн байна. За Монгол Витнет мал эмнэлгийн малын эмч Наранхүү эмч ирсэн байна. Та бүхэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Баярлалаа. За тэгээ наадам болох гэж байна. Наадам болж байна. Ирнэ эхэлцэн явж байна. Тэгээ энэ үед одоо морин тайртай Монгол түмэндээ уяачтай энэ адуун соёлыг одоо хөгжүүлж байдаг хүмүүстэй хэрэг болох үүднээс өнөөдрийн нэвтрүүлгийг голны мал эмнэлгийн сэдвээр хөөрөлдөе гэж та хэдийг урьший. Тэгээ эхлээд би одоо доктор Төмөр Адуургатайгаа эхний асуултаа давж ярилцъя. Та бол хурдан морины сэдвээр олон ном бичсэн. Судлаач хүн олон жилийн салбарт бол бас оюун санаа хүч хөдөлмөрөөр зориулж байгаа эрдэмтэн хүн. Тэгээд Монголын морин уралдааны соёлын уламжлал нь яг ямар байсан юм? Одоо ер нь хөгжил нь яаж явж байгаа юм? Зөв явж гин үү, буруу явж гин үү? Энэ дээрээс яриагаа эхлэх үү? За тэгье. Зөвхөн энэ морины зөвхөн хурдан морины уралдаан гэдэг үл яг бид нэг мор давхиж ирээд баярлаад хөөрж байгаа энэ асуудалгаа л бас нэг тэргүүд мэдээд байдаг болохоос биш. Монголын хурдан морины уралдаан бол өөрөө бие даасан нүүдэлчдийн соёлын охин болсон юм агуу соёл байгаа юм. Зөвхөн харамсалтай нь сүүлийн одоо 2000 оноос хойш тэр хурдан мор уях соёл, ёс заншил, уламжлалын өвлөл за тэрийг дагаж мөрдөх асуудлын төрөл үнэндээ алга болчлоо. За энэ талаар цааш нь дэлгэрэнгүй яриад яах вэ? Ер нь би малын эмч мэрэгжил эзэмшихээс эхсүүлээд тэрийн хурдан морины соёл энэ Монголын агуу соёл дотор байсан учраас би одоо малын эмч мэрэгжлийг сонгосон. За энэ тал дээр өөрийнхөө зүгээс гайгүй сайн зүтгэж ирсэн. За хурдан морины талаар судлаач гэдүүд би яг ерөөсөн анх Украины хайргүй хотод мал эмнэлгийн дээд сургуулийн төгсөхдөө адууны хөлийн нэмэг, адууны өвчний талаар сонирхож миний багш нар бол одоо тэр тухай зөвлөлт улс эцэд орны мал эмнэлгийн бүхэл одоо сурах хичээсэн улсууд байсан. Тэгээд тэр үднээсээ л эхэлж би өөрийнхөө дипломын ажлыг цэвэр тусны англи үлдэрийн хөлний эмгэг гэдэг сэдвээр юуны дипломын ажлыг хамгаалж байсан. Тэгээд ер нь аспирантурын урилгатай ирсэн. Тэгээ энэ дээрээ тэрийг цааш нь үргэлжлүүлээгээд багш нар маань над руу захиа махах явдаг байсан чи энэ ч одоо тэр эрдмийн зэрэг хамгаалах тул намын төв хорооноос шийдвэр гаргадаг гээд тэгээд сэдвэрээ хойш нь явуулахгүй байсан. Тэгээ сүлдээ одоо вируслогч тэгээ биотехнологич болоод малын биокоммуникац ерөнхий хэмжээнд ажиллаж байсан. Зөвхөн энэ хурдан морины соёл гэдэг дээр үл маш их юм ярих хэрэгтэй. Тэгээ нэгэнд одоо өнөөдөр цаг байгаагүй учраас ер нь энэ соёлоо бид цааш хадгалмаар байна. За энийг бас мөрддөг бас тодорхой шаардлагыг тавьдаг баймаар байна. Тэгэхгүй бол одоо өнөөдрийн уяач дээрвийн уяач чинь бол одоо юуны Монголын сэхэтний дээд давхарх байлаа шүү дээ. Өөрөөсөө тэр ёс заншлаа мөрддөг, бусдыг мөрдүүлэхийг шаарддаг. Бид тэдний хажууд байхтаа зэрэг монгол хүн болдог. Тийм л уур амьсгалыг бүрдүүлж чадсан байсан. Одоо ч одоо тэгээд морин танихгүй хүн алдар тод манлай болчихсон. За ерөөсөн адуу мал мэдэхгүй улсууд мор үйдэг гэсэн иймэрхүү нэг нийгмийн тогтолцоож гэх юм уу ийм уур амьсгал бий болчоод энүүнд би их санаа зовдөг л доо. Гэхдээ одоо яг наадмын одоо өмнөх нь байгаа энэ нэвтрүүлгийг хийж байгаа учраас ер нь бид энэ хурдан морныхон соёлыг хамгаалж хайрлаж зөв дэг журам руу н оруулж явах юм бол Монгол үндэстэн байна шүү л гэж хэлэх байна. Нэг талаас нөгөө талаас өнөөдөр Монголын одоо морин уралдаанд одоо эрлийз за цэвэр тусны адуу уралдаад одоо наадам хүндэтгэлтэй морины уралдаан гэж шүтэн байсан. Одоо юуны овоо тагсан ч гэсэн одоо эрлийз хөдлий зарим маргаад овоон дээр задлалдал одоо наадам боллоо дандаа л хийдэг болсон. Нэг иймэрхүү морин уралдаан маань хэл үгний ийм айхтар юм болжээ. Тэгээд энийг шийдэж ганцхан асуудал бол Монгол төрийн наадам зөвхөн Монгол адуу уралдана гэд нэг талаас нөгөө талаас югтэн зэргүүл энэ Монгол адууны цусыг сайжруулж байгаа юм биш үү? Доош нь оруулж байгаа. Энэ асуудлыг зогсооход гаднаас
одоо үржлийн адуу оруулахгүй байх тушаалыг гаргачих юм бол энэ асуудал шийдчих юм байгаа юм. Одоо тэгээ нэгэд ороод ирчихсэн. Үгүй орж ирэх нь яг одоо хөрөлсөх энэ үндэсний морин холбооны хурлыг бид зохион байгуулсан ерөнхий хөрөлсөх мөн ирсэн. За одоо Монгол адуугаа их бахархаж байгаа энийг хамгаална хөгжүүлнэ гэж явсан. Тэгэл байхгүй. Энд ч одоо ерөөсөн тэгэл ерөнхий сайд ерөнхийлөгч хоёрын аль нэгэн тушаал гаргаад Монголд одоо энэ үржлийн адуугаар орж ирэхгүй. Монгол зөвхөн Монгол адуу байна гэсэн ийм бодлогыг л баримталчих юм бол энэ маргаан тасалчих юм байгаа юм. За ерөн цаашдаа бид аль талаа бодсон ч энэ Монгол адуу, Монгол соёл ялангуяа түүний охин улсын морин уралдаанаа уламжилт дэг журам хүндэтгэлээр нь цааш нь хөгжүүлэл аваад явах юм бол Монгол улс хөгжин Монгол хүн Монголоор байна л гэж ингэж овчхоо хэлэх бай. Одоо наадмаар бол манай малын эмчнэр оролцоо их байдаг байх гэж бодож байгаа. Ялангуяа одоо улсын баяр наадмаар энэ манай мал эмнэлгийн салбарыг яаж оролцдог юм бэ? Ямар үүрэг оройлтой байд юм бэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол наадам, улсын баяр наадам гэдэг энэ аливаа морины уралдаанд бол мал эмнэлгийн салбар бол үүрэгтэй ажилладаг. За хамгийн дөрөв эхний ажлын хөвгтөр одоо энэ насны морид уралддаг учраас Монгол адууны шүдлгээ гэдэг асуудал байна. Одоо улс оронд одоо гадаадын улс оронд бол уралдаж байгаа бүх адуу бүртгэлтэй хэдэн оны хэдэн сард төрсөн ингээ гараад системээр гараад ирдэг захим үүссэн. Манай Монголд тийм боломж байдаг учраас дээр үеэсээ бид нар адууг ерөөсөө 6 наснд шүдээр нь шүдэлдэг. Улсын баярч, аймаг ба сумын баярч аль ч одоо баяр наадмад хамгийн түрүүний одоо манай малын эмчийн гол оролцоо бол адууны насыг шүдээр нь тогтоох энэ асуудал байдаг. Энд бол оролцдог. За дараагийн асуудал ялангуяа сүүлийн үед энэ уралдааны замд энэ манай уяач нар бол одоо эдгээр одоо сайн мордоо үйдэж гисэн янз бүрийн эмгүүд гарч ирж байна. Энд бол хамгийн их түгээмэл эмгэг бол адууны хөлний төрөлөрийн гэмтлүүд байна. Адууны эрдэм үзүүлэлттэй холбоотой байж болно, яс чанар муусантай холбоотой болно, адууны хөл хугарах асуудал гарч ирж байна. Хоёрдугаар адууны хөл махалах, дуурай цөмөрөх ийм асуудал гарч ирж байна. За гуравдугаарт одоо нэг тохиолддог асуудал өгөхтөр зэрэг уяа саалга тааруугаас олж одоо манайхны адуу багтрах гэж ирдэг. Үчирдэгчийн дутлагд орж эндих ийм асуудал байна. Шингэний дутгалд орж байна. Ийм асуудал байна. За дараагийн нэг асуудал бартаата янз бүрийн зам дээр бас уяа солихтой холбоотойгоор адууны гизэр олзолт авсан байна. Энэ өрц цуурах, задрах энэ олон тэгшхэн зам манай Монголын морин уралдааны зам бол энэ тэгшхэн зам биш байдаг. Гуу жалга янз бүрийн асуудал таардаг. Тэн дээр морь огцом харьяах энэ үед нөгөө жүнс хүмүүс чинь ажиллаад дотор гэмтлүүд авах хүнд мэдэгдэхгүй. Ийм төрлийн өвчнүүд бол маш их байна. За яг хууль эрх зүйн хувьд одоо улсын баяр наадамч аймаг сумын наадамд мал эмнэлэг ийм үүрэгтэй ингэж оролцсон ингэж гисэн яг эрх зүйн баримт бол тодорхой бол байдгүй. Манай мал эмнэлгийн хөлбөмбөгийн тухай хуулийн дээр мал эмнэлгийн дэмжлэг төрийн байгууллагын үүрэг ийм л асуудал байгаа тус яг энэтэй холбоотой бол байдгүй. Цаашдаа бол бид нар энэ улсын наадам болон бүсийн наадам, сумын наадам, ерөн дөрийн энэ наадмуудад мал эмнэлэг бас нэг ямархуу оролцоотой юу ийх үү гэдгийг бас нэг эрх зүйн жоохон зохицуул гаргаад өгчвөл зүгээр юм болоо гэж бас боддог юм аа. За баярлалаа. Наранхуу эмчээс асууя. Та бол одоо энэ мэрэгжлийн мал эмнэлгийн салбарт нь ажиллаж байгаа эмчийн хувьд баяр наадмуудаар яаж оролцож байна? Хурдан морины уралдааны үеэр ямар эмгэг өвчнүүд их гарч ийн тэрийг хэрхэн эмчилж чадж гин үү гэдэг сэдвээр ярих уу та. За наадамч олон сайхан наад цааш байна уу. За тэгээ миний хувьд 2007 оноос хойш малын эмчтэй мэрэгчлэрээ Монгол Эрдэнэ төрийн бас байгууллагатай ажиллаа явж байгаа тийм хүн байна. Тэгээд ер нь бол жил болгон манай байгууллагаас наадмын талбай дээр гарч одоо дуудлага үйлчлэгээ үзүүлж одоо мал эмчтэй үздэг байгаа. Тэгээд ингээд ажиглаж явахт бол ихэнх тохиолдолд ер нь бол адуунд шингээ алдах, бахардах эмгэг нэлээд тохиолдож байна. Тэрнээс илүүтэйгээр мөн хурдан морин тохиолдож байгаа догол, шанд шүрмсний гэмтлүүд нэлээд их төлхөө тохиолддог. Энэ маань одоо олон шалтгаантай байдаг тийм ээ. Тэр дундаа одоо давхар уяагаар олон дахин уралдуулах. Энэ тохиолдолд бол адууны шанд шүрмс одоо амархан одоо бэртэж гэмтдэг. Ялангуяа одоо дасгал сургууль дутуу байх үед
За тэр дундаа мөн одоо бага насны адуун тийм ээ. Яг одоо шанц шүрмэс яс хөгжиж явах энэ үед нь одоо хүнд ачаал өгөхөд тэр одоо шанц шүрмэс маш амархан одоо гимтэж бэртдэг ийм тохиолдол байдаг. Тэгээд энэхүү орд бэртэл гимтлийн үед эртхэн арга хэмжээ авахгүй бол ер нь бол дахин одоо олон уралдах бас боломжгүй болох тохиолдол байдаг. Тийм учраас наадамч олон таам хүн маань цаг алдахгүй бас арга хэмжээ авч малын эмч нартаа үзүүлж харуулж эмчилгээ цаг алдахгүй хийлгэж байгаарэ гэж зүйлээ. Хэд яа гэм одоо наадмын талбай дээр бол танай эмнэлэг байж байгаа бэлэн. Ер нь бол одоогийн байдлаар бол нэг тэр болго жил болгон бол гарахгүй байна. Яг шаардлагатай дуудлага өгсөн тохиолдолд бол бид нар очиж үйлчлэгээ үзүүлж байгаа. Хэдэн жилийн өмнө ер нь бол наадмын дэнчдэр бас манай байгууллагын салбар гэдэг одоо эмнэлгийн малын эмчнараас ажилладаг байсан. Жишээлбэл төмөд дараагаас юу? За нэг мөр бахартаа унчлаа гэж үтэй наадмын талбайд. Хамгийн дөрөв нь малын эмчил очих хэрэгтэй байж тэн дээр. Тэр анхны тусламжаа үзүүлдэг үү? Тэрийг одоо хаанаас хийх вэ? Уралдааны замд оролцож байгаа морин дээр энэ маламдгийн тусламж үйлчлэгээ үзүүлэх энэ асуудал төрийн байгууллага буюу одоо улсын хэмжээнд нийслэлийн маламдгийн газарт энэ үг нь байж байгаа. За энийг морингэд уралдаах явцад бол манай маламдгийн нийслэлийн маламдгийн газрын эмчнэр бол одоо уралдааг өртөөчлөн хяндаг. Одоо их насны моригт одоо 5 хэсэгт байгаа. Үндсэндээ бол бэлэн бэлэн байж байдаг. За тэгээд тэр үед бол нэг ерөн зөвөр яг морид дагаад ингээд явхад бол нэг замбраагүй байдаг үсдэг. Уяач нар машин дээрээ суучдаг тэгдэг ингээд учраас энэ цагдаагийн байгууллага Баяр наадмын комиссийн хяналтанд бол зөвхөн малын эмчнэр тодорхой зайнаас байж байна. Тэгээд тэр болгон 100% одоо унжаага моринд үйлчлэг очихгүй тэр оронд хугацаа алдна. 500 м цаана байж байгаа газар очих хэдний хугацаа гарах уу? Тэр машин унжаага морь хэдийн хугацаанд эмчилгээ авах 1-2 минутанд тэр тусна зүйлэхгүй бол морьдыг чинь дагаад нэг эмнэлгийн машин энэ явж идэг. Тэр дотор ч малын эмч явдаг юм уу? Яг морь дагаад машин яг гэдэг явахгүй. Хүн эмнэлгийн машин яваад. Хүн эмнэлгийн машин ч гэсэн бас л өртөөлөл олхон байж. Хүүхд бол аавна. За тэр хооронд бид нар бол үйлчлэг үзүүлдэг. За яг унжаага морин дээр бол бид нар бас ойрхон унжаагаад хөл бол аварч чадчих. За хол зайтай бол амждаг. Тэгэхээр тэр чинь хөл малын эмч хажууд нь явах хэрэгтэй юм шүү. Хөл гарны гимтлийг бол бас бид нар тусламж үзүүлж байна. Анхан жилийн тусламж үзүүлж байна. За манай хувийн нэгжүүд багтаа зэрэг наадмын талбайн гадна талд яг хуралдаад ирсэн дараагаар тэн дээр эмчилгээ үзүүлдэг. Яг тэнд бол уралддаг. Уг нь бол зүүн бол яг ингээд агаа ямаар үүдэг. Тэгээд олон морь болж байгаа чи хитэн машин дагуу хаана унах гэж байна. Ингээ ихний 5 морьтой байж ард унживэл яах вэ гэж асуудал бодох дээр чинь бас хүндрэлтэй асуудал гачирдаг л дээ. Тийм байна. За Төмөр Адур докторос бай. Та бол бас олон жил судлаач хийсэн хүн. Дээр үед энэ одоо урдан морины анхны тусламж энтрийг яаж үзүүлдэг уламжлалтай байсан юм. За та ханах хатах гэл юмнууд байсан. Тийм. За та ер нь яг хөө дээр үе чинь бас төрийн зүгээс юу уралдаан зохион байгуулдаг төрийн зүгээс яаж хандж байгаа тэр хандлагаар явуулдаг байсан. Ерөнхийдөө нэг малын эмчүүд юу улсын наадмууд байсан байх. Бусд үедүүд нэг л онцгой ач холбогдолгүй байсан. Зүгээр хамгийн гол нь одоо бол баг жилийн турш одоо бэлтгэлээ хийчихсэн мориндоо. Тэгээд одоо давхих одоо жилжингээ давхил хийсэн сунгааныг бараг л 17-8 км дунд сунгаа хийгээд ингээд уулмууд бэлтгэлийг бол одоо дасгал төгсөж гисэн. Тийм учраас дээр үеийг бодвол одоо адууны энэ давхилын эмгэгүүд гэдэг би энэ номон дээр зөндөө олныг бичсэн. Тэр бол одоо бараг тохиолдох байгаа юм. Зүгээр би бол ерөөсөө 90 оноос хойш л өөрөө л нэг бие дагаад л нэг им тариати явдаг юу заримдаа дураараа очиж имчилдэг, заримдаа хүн ирэхээр имчилдэг ийм байсан. Давхилын эмгэгүүд бол маш их байсан шүү. Маш их эмгэгтэй. Би нэг удаа бүр нэг шүнжэнгөө нэг улсад долоо давхисан залуу хаазар шүнжэнгөө ноцолдож байж сүүлдээ бүр тэр им тариа байхгүй. Би нөгөө паралимбалны балкад гэдэг штэ. Тэрийг шөнөөр тавиад тэгээд аймаа авруулсан. Тэгээд тэрүүний өвсөн хүртэл бүгдээрээ ингээд унаад тэгээд антибиотик ч бас олдохгүй. Зүгээр яг нэг давхиж ирж яваад яхад гүйж очиод тэнцээрээс янз эмтэрж хэрэггүй байдаг юм л дээ. Зүрхэнд нь өвдгөр массаж хийж байгаад ингээд яг яж хахад аварчл байсан. За өшөөж одоо янз бүрийн эмнэлгийн өвдөг зөндөө аварсан. Өөрөө. Зүгээр яг хэлж яа яг тэр үед нь очихгүй л гээд. Тэгээд сүүлдээ бас зарим ч одоо би тэгээ гатгаад нөгөөд чи босгосон ингээ госгосон гээд бас яхан дэржид одоо хийж байгаа гомддаг юм байлаа. Тэгээд ер нь 2005-6 оноос хойш тэгээд надад итгэсэн хүндэл очиж юм туслуулахаас
Тэгэхгүй бол тэгээд бас яг манай уяачтай муулж байгаа юм биш л дээ. Бас тэгээд босхтой ингээд босгоцсон ингээд яхаар бас хүн чинь бас мэрэгчтэй зүгээс жаахан дотор нь боддог юм билээ. Өөр нэг асуудал байна. Зүгээр ветнет гэдэг энэ юу бол бас нэг эм зэмийг оруулж ирсэн. Одоо тэр орчин үеийн тэр эмнэлэг үл яг орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг байгаа юм байна лээ. Би тэрийг үл одоо дэмжиж байна. Зүгээр анх орж ирэхдээ эн чинь нэг зөндөө олон Монгол морийг хөлгөө болгосон газар байхгүй юу? Тэрийг зүгээр муулж байгаа юм биш. Тэрний үгтэн зэрэг зайлууд тэр малын эмчнэр шашны шүтлэгтэй малын эмчнэр ирээд гадаад хүн ирээд 30-40 км газар явдаг юм байна. Энд чигээс шингэлний их дутагдaltaй юм байна гэд нэгд 3-4 литр яваачаад шингэн авсаад ингээд шахаад тэгээд эхэлж үйгээд сүүлдээ тэгээд хөлдөө буугаад нөгөөдөл чинь тэгээд давстаа өцөхөөр би тэрийг эмчлэх гэж их зовсон. Тэгэхээр эндээс үүднээс юу гэж хэлэх гэж байна тэгэхээр одоо шингэний дутагдал гэж яриад байгаа. Шингэний дутагдал гэдэг. Шингэний дутагдал заавалчгүй байх хэрэгтэй. Гэвтэл шингэний дутагдал бол ирээд нэг за яг Монгол морин нэг 500-аас 700 шийдэг юм уу? Эрлиз тэр юунд нэг 200 шийдэг юм уу? Шингэнийг бас их хийж болохгүй. Тэгэх юм бол хөлдөө орчод байдаг байхгүй юу? Зүгээр яг ингээд одоо бүр шингэний дутагдалд ороод ирвэл замдаад өгч штэ. Тийм учраас ирээд мэдээж хөлс их гарч байгаагаас юу цус өтгөрнө. А гэхдээ хийж байгаа шингэнийг бол аль болох их биш тэр маасаас нь хамаарч юм уу багшаархан хийж байхгүй бол хөлөнд нь ороод бид нар олон хурдмаар хөлгөө болгосон тал. Гэхдээ бид тэднийг муулж байгаа юм биш. Тэгээ яг тэр бас Монголын урд морины уралдаан энэ юм нь бол бус газар байдгүй учраас тэдний төсөөл шал өөр байхгүй юу. Өөр мэт тийм учраас бас Монгол уралдаанд тохируулаад бас одоо гадаад шинжлэх ухааны ололт амжилт тэр эмчилгээний имийг өөрийн нутагшуулж зоо тонгийн болж хизээ яаж хэрэглэх вэ гэдэг дээр анхаармаар юм байна лээ гэж хэлэх байна. Би бас мэрэгжлийн хүмүүстэй уулзсан дээр нэг юм асууя л да. Энэ за орчин үеийн мал эмнэлэг үүсгэхээс өмнө Монголд морин уралдаан байж л байсан. Тэгэхээр тэр үед тэр хөл гарны эмггийг чинь ханаж чадхаа ч юм уу эмчилж ил байсан байж таарна шүү дээ. Тэгэхээр энэ ардын уламжилт мал эмнэлгийн энэ арга технологи орчин үед нь хэрэг болж байгаа юм уу? Болохгүй юу гэж. Энэ дээр би нэг давчгаа хэлчихье. Зүгээр яг дээр үедүүд одоо өвлжин зунжинга морио ундаг. Зам мам нь бол одоо зөөлхөн ийм байсан. За тэгээд дээр үедүүд бас уургын морь зоринтууд хөл гарнууд одоо ширмэсний суналт одоо зарим хагас тасрал энэ төр байсан байгаа юм. Тэгэхээр энэ орчин яг ардын ухаан бүгд л муулж болохгүй шүү дээ. Тэр тухайн цаг үеэр л ингэж хөгжөөд ирсэн. Би энэ талаар энэ номонд их бичсэн. Зүгээр яг ямар нэгэн өвчнчнүүд өөрөө үүсчихэд тодорхой өвчнийхэн жаман яваад тэгээд зохих байдлаар эдгэрдэг байхгүй. Тэр чинь эдгэрж байна гэдэг чинь бол тэр манайхан болохоор эхлээд доголн нарилгатаан зэрэг эдгэрж байна гэж байгаа байхгүй. Үнэндээ тэгж эдгэрдэггүй байхгүй юу. Тэгээд сүүлд нь янз бүрийн байдлаар гатгалаа гэж цаг хугацаа алгасах тусам жаахан тэр доголхон болиол за хамгийн гол нь ачаалдах асуудал нь тэр ширмэс шанц дээр нь буурчдаг байхгүй юу. Тэгээд тэрийг эдгэж байна гэж. Ширмэс шанцны асуудал дээр гатгаж ханах асуудал ямарч ач холбогдолгүй. Хамгийн гол нь би олон удаа хэлдэг байсан. Одоо эдгээр яаж яах вэ? Эхний 24 хөлийн бэртэл ширмэс шантны бэртлийн хүмүүс эхний 24 цагийн дотор л эмчтэр ир. 72 цагаас хойш өрөвслийнхээ процесс мэдэн шүү дээ. 72 цагаас хойш өрөвслийн өөр үе шатанд орчдөг. Тэнд шингэний үүсвэр бий болчдөг. Дараа нь фибрин гэдэг бодис ингээ хурамдаад ингээд тэгээд нэг жоохон ачаад өхөр сэтрээд байдаг байхгүй юу. Тэгэхээр ардынхаа эмнэлгийг хэрэгтэй хөдөө орон нусагт одоо гар дор байгаа юм хэрэгдэхтэй зүйлийг магтаад тэрийг бол одоо аваад явах хэрэгтэй. За үнэхээр одоо энэ буруу юм гэдгийг одоо бол ойлгуулад тэрийг болчмоор байна. Урд морины хөлний эмгийн асуудлыг хадаа ер нь 2001 оноос өмнө манайхан бол энэ бөхөг дөрөвний гол талаас морой гаргаж яарамгийн дэнждэр морой өрдөг байсан. Энэ үед бол мал эмнэлэг явдаг байсан. Тэгтээ одооных шиг ингэж их хэмжээний манхаалах хөл хугарах энэ гэвлэг тэр бол бараг байдгүй. Ерөөсөө тэр мар доголдог байсан. Энэ юутай холбоотой тэр үеийн жинхэнэ Монгол адуу уралдаг байсан байна. Монгол адуу чинь өөрийн гэсэн бие донцогтой хурцтай байдаг. Одоо нөгөө энерги залгахаар хурд их болцсон. Хөлийн хурд их болцсон. Тэгээ Монгол адуу. Тэгээ энэ жижиг адуунд хөлийн хурд дээр зэрэг тэр хөлийн гэмтлүүд их гарч ирээд байгаа мó гэж ингэж бодоод байгаа. Тэрүүд бол харьцангуй бага байсан. 2000 ялангуяа 7-8 оноос хойш бол ер нь их болсон. Эхний 2001, 2, 3 оны үед бол хүйд болоод бас харьцангуй гайгүй байсан үл гэмтэл. Одоо бол сүүл үед их болж байна. Харахгүй юм чисүү яг одоо практик дээр та нар одоо хөл юм ер нь одоо уралдаантай холбоотой
адууны эмгийг гараад ямар төрлийн адуу ирж байна? Одоо шин цагийн адуу юм уу, релизний юм уу, Монгол юм уу? Хоорондоо ямар нэг ялгаа байна уу? Тэгэхээр одоо ер нь бол хувийн мал эмнэлэг нэлээд сайн хөгжиж байна. Монголд одоо хэд хэдэн одоо адууны чиглэлээр төрөлдсөн одоо эмнэлгүүд бол том амьтны чиглэлээр гэж ирдэг тийм ээ. Тим эмнэлгүүд нэлээд байна. Одоо баг зэрэгслүүд ч бас илбэг болцсон байна. Эм тарианы сонголт ч бас зөндөө болцсон байна. Баг зэрэгсэл дээр одоо зөвхөн одоо гэмтэлтэй ирсэн адууг тийм ээ. Эрентгийн зураг аваад харж болж байна. Эхо оператор үзэж болж байна. За тэгээд одоо хамрын хөндийн дурангаар одоо зайлгуур дотор ихтнүүдийг харах боломжтой. Ер нь бол одоо мал эмнэлэг бол дэлхийн жишгт одоо хөрхүү хэмжээнд ингээ хөгжөөд явж байна. Хэдийгээр одоо баг зэрэг одоо хөгжинд гоцрогдсон ч гэсэн ер нь бол эрчимтэй бас хөгжөө явж байгаа бол миний хувьд бас талархав штэ тийм. Тэгээд яг манайхаар ирж байгаа адуунууд бол янз янзын гэмтэлтэй адуунууд иртгэл тийм. Тэрнээс гадна янз янзын одоо релиз адуунууд ч зөндөө ирнэ. Зөөр адуу Монгол адууд ч ирнэ. Цэвэр зүсний адуу ч гэдэг юм релиз адуу бол дэсвэр чанар муу байна гэдэг шүү дээ Монгол адуунаас. Жишээлбэл атха авахны элбэг байдаг ч гэдэг юм уу тий. Амьсгалын завын өвчин нэр өгдөх нь их байдаг. За хөл гарын гэмтэл эрдэс бодисын дутагдал ясны хэрэгжилт одоо тийм одоо онцлог юмнууд байна уу? Байлгүй яг хоо. Монгол адуу бол дэсвэр чанарын хувьд л нөгөө бусад адуугаа бол хамаагүй дэсвэртэй. Эрсдээс ялангуяа одоо өвөл одоо тийм ээ өвлийг давах байдал одоо юу гэх юм. Тэрнээс гадна ямар нэг одоо шарах гэмтэл боллоо гэхэд өвчлөлөө гэхэд тэрийг одоо давж гарах чадвар бол дархлаа бол хамаагүй сайн байдаг. Зөөр нэг одоо шарах одоо бие тохиолдлоо гэж үзэхэд одоо нөгөө эрлиз цэвэрсний адуунууд бол ихэнхдээ ер нь бол ингээл халуураал тийм ээ. Тэжээл баснда дургу болоод ингээ зогсчдөг. Монгол адуу бол бүр эцсийн хүртэл тэгэл явж л байдаг. Доголж байсан ч гэсэн явж л байдаг. Тийм одоо дэсвэр чанар бол их байдаг. Яг хурдан мороор мэрэгсэн малын эмчийг сургаж бэлдэх тийм курс сургууль байд юм Монголд одоо. Яг тийм нарийн мэрэгшүүлж байгаа зүйлүүднийг одоохондоо хараахан байхгүй байна. Манай байгууллагын хувьд мэдээж одоо оюутнуудын нэлээд төлхөө ажилладаг. Тэр дондоо одоо жил болгоомоос дадлагжигч малын эмч нар гэж оюутнуудыг шинээр төгссөн малын эмч нарыг 6 сарын хугацаанд эмнэлэг дээр том эмнэлгийн эмнэлэг дээр дадлагжуулж ажилладаг. Энэ маань бас яг одоо тэдгээр эмч нарыг том эмчний адуу үхрийн чиглэлээр ч юм уу те аль дуртай чиглэлээр нь одоо ингэ сургаад 6 сарын хугацаанд нэлээд бас гарын дөртөө одоо юу гэх юм нэлээд одоо тийм чадвартай болох тал дээр нэлээд бас ажилладаг байна. Хадуур доктор энэ дэр нэг юм нэмээд таач. Юу гэхээр олон улсын жишг мишгийн та ярь нь харж яв. Хурдан морины энэ мэрэгчлүүдийг яаж бэлддэг чиглэлээр тийм ээ та олон жил судлаа гэсэн. Үүнээс өмнө би өөрийнхөө нэг энэ хурдан морины эмнэлгийн талаар нэг цөөхөн хэлчихье гэж бодож байна. Би ер нь 2000 оноос хойш Монголын бүхэл аймаг хаг заримтан сумдаар өөр Монголын шинэ хуучин бараг гушуу сайхан талын төлөвшөлт хичээл заасан. Хурдан мөрний уяа сойлгын онлын үндэс бүх юмар. За тэр чүтийн юу дорнод 2 аймагт одоо малын эмчнэр нь урьж авцраад давхлын эмгэгүүдийн талаар би хичээл заасан. Түүнээс гадна одоо малын эмнэлгийн холбооны нэг юу байдаг штэ мэрэгжил дэвшлүүлэх курс. Тэнд би яс нэг 2 жил орчим одоо хичээл заасан. Тэгэхээр энэ ямар үжилтэй юм гэхээр одоо дэлхийн нэг 1.8-аас 3.6 км газар засмал ийм шахуу юм дээр ингээд уралдаал ингээ яадаг. Тэгэхээр тэнд юу одоо манай Монголын холын тохиолдог эмгэгүүд бол байдгүй. За тэгээд би энэ 3 ном бичихтэй одоо энэ адууны эмгэг гээд бүхэл бүтэн одоо ийм бүдэг одоо Монголын хурдан мөрний холын давхлын уралдаанд үүсдэг давхлын эмгэгүүдийг одоо онлын үндэсийн гаргаа шалтгаан явнаас үүсэж ямар хөө арга хэмжээ хийх үгээд ийм баг нэг жижиг номын дайны бүлэг байгаа юм. Тэгээд би эмчнэртэй ингээд гिचэл зааж яхад хажууд нь сууж байгаа уяачд нь түүнээс илүү трийг мэдээд илүү асуудал тавиад за тэгээд өөрөөсөө бас тэрийг талаар өөрийн гэсэн ойлголттой байгаад би тэгээд эмчнээсээ хүртэл жахан санаа зовдөг байхгүй юу. Тэгээд бүр эмнэлгийн хүрээний юу гिचэл заасан
Тэгээд нэг ийм юм гээд хичээлэн заагаад ийм ном байна тэгээд тэрийг сонирхож байгаа юм байхгүй. Энэ юу гэхтийн зэрэгүүд манай мал эмнэлгийн системийн бэлтгэл сургуульд программын асуудалд бол энэ юусэн тусгагдаагүй байна. Нэгдүгээр, хоёрдугаар хөдөө яг одоо энэ төвлөрсөн газар ингээ орчин үеийн эмнэлэг байгуулагдаж байгаа энтрийг бол би дэмжиж байна. Гэхдээ хөдөө орон нутагт бол яг тухайн үед нь очиод нэг тийм нэг амарх цаачаал тэгээд цаашд нь бас бодлоготой тэрийг ингээ уяачтай зөв ойлгуулдаг өөрсдөө ч гэсэн нэг системтэй мэдлэгтэй болъё гэсэн асуудал үнэхээр их хоцрогдмол харагддаг. За ер нь бол би одоо уяачийн дээд сургууль яг одоо курс байгуулах гэж зөндөөл явсан. Уяачийг бол заавалчгүй тийм курс юугаар сургаж байгаа юм байна. Тэр нь өөртөө ч хэрэгтэй, моринд нь ч хэрэгтэй, Монголын хурдан мөрний уяа соёлын хөгжилт хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд яг байгуулах гэдэг зэрэг л одоо тийч байр орон сууч, тийм юу стандарт, аягаад спортын юу талбай, малбай гэдэг завхарсан юмудыг ингэдэг. Уул нь одоо яг одоо жаахан 10 жилийн дотор бас ингээд тэрийг л их болмоор байгаа юм. Удирдлагын чанартай аймаг дээр нь цугдуулаад гिचээ заагаад нэлээд тавьж өгөөд ингэх юм бол ирээдүйд хэрэгэл байгаа юм. Мал эмнэлгийн холбоо чинь баг хажуудаа тийм хийчих болмоор. Гэхдээ мал эмнэлгийн холбоо манай уяач чи яг энэ үнтэйгээ бас их биеийн тоос уусгч. Яг энэ үхэнтэй хэлж бас уяачтай холбооны хажууд. Уяачтай холбооны хайжин ч гэсэн нэг тэгээд одоо нэг залуучууд тийм байна. Тэгэхээр ямар ч гэсэн малынхаа эмчийг ч гэсэн уяачтай ч гэсэн бас орчин үеийн шаардлага тань мэдхэн хүрээнд нэг жаахан хөгжүүлэх шаардлага байгаа юм. Энэ тал дээр бодоход зүгээр ер нь дэлхийн нийт одоо энэ чи дасгалжуулах дасгалжуулагч бүр томоохон курс төгсөж баталгаажуулж дасгалжуулагч болдог. Тэгэхээр яг манай Монголын дээр нүүдэлчин явах үе соёл энд дэвэл тэр нэг тийм том шаардлага нь одоо хэрэгжихэд ямар хувь байдгийг ер нь бол ийм шаардлага байна л гэж ингэж ойлголоо. За ингээд нэвтрүүлэг маань бас цагт өгч байгаа бах. Баяр наадам болж байна. Энэ сэдв бол ганцхан өдөр яриад дуусчих сэдв биш. Эдгээр бол энийг одоо цуврал болгоод цааш төрөлжүүлээд ярина гэж бодож байгаа. Зөвхөн энэ хурдан морны уяа соёлго гэдгээр нь ярих хэвээр, уламжлалаар нь ярих хэвээр, ёс заншлаар нь ярих хэвээр, сургалж бэлтэх. За ингээ анхаарах зүйл гэдэг үе төм эрх зүйн шинжилэл гэдэг олон зүйл байгаа. Гэхдээ би зөвхөн өнөөдөр нэвтрүүлгийн төгсгөл та гурийн бодлыг нэг зүйл дээр маш товч яриад өнөөдрийн нэвтрүүлгийг жаргая гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр хурдан мор гэдэг чинь өөрөө том бизнес болчих. Их том эдийн засгийн том тоо ард нь явж идэг ийм салбар болчих тийм ээ. Гэтэл нэг одоо хамаг юма хөрөнгөө зарж авсан нэг хурдан мороо нэгхэн хоромд нэгхэн одоо хайнга алдаанаас болоод юм уу нөгөө үнэтэй цантай эд хөрөнгөө баг болгочих юм боломжууд байгаа байхгүй юу. Энийг чинь гол аварч чадах анхны тусламжийг үзүүлж чадах, өрчлөн сэргийлж чадах хүн л бол малын эмч гэж бодоод байгаа юм шүү дээ. Тэгээ энэ дээр нь та нар нэг уяачтад бас нэг хэрэг болов гэдэг үүднээс өөрсдийнхөө бодлуудыг маш товчоор хэлээд нэвтрүүлгээ жаргая гэж бодчих. За тэндээс эхлэв. Дараагийн хүнээс эхлэе явчих. За хэд хэдэн ямар ч байсан уяачд малчдаас зөвлөгөө өгье гэж бодож байна. За хамгийн эхлээд ер нь бол адууны хөл гарыг битэж гэмтгээс сэргийлэхийн тулд туурайг засаж янзалж одоо шаардлагатай бол дахалж те ингэж одоо уралдаанд бэлтгэн одоо тухайн адууны хөлийг одоо гэмтгээс сэргийлж байгаа маш одоо чухал зүйл байдаг. Хэдийгээр харахад одоо ийм зүйл байгаа боловч дотор талдаа маш олон одоо нарийн бүтцтэй байдаг. Маш их ачаалал авдаг, өндөр ачаалал авдаг. Ийм чухал одоо зүйлийг та бүхэн бас анхаарч маш одоо өрчөн сэргийлж туурай хөл гарын тэгшин байна уугүй харж тийм ээ шаардлагатай туурайг засчих шаардлагатай шүү гэдгийг хэлнэ. Хоёрдугаар бас нэг өөх зүйлхний өвлөр наадмынхаа шүдийг мөн одоо цаг алдгүй модимчтэй үзүүлж харуулж бас шаардлагатай үйл одоо хуураад болж хэрэгтэй шүү. Адууны шүд маань насан туршдаа цаанаас ургаж идэг учраас наасаа илэгдчихлээдэг. Тэгээ илэгтийнхээ ярээр адууны одоо амны хүндэд гэмтэл учруулах тохиолдол их байдаг. Тэгэхээр модимчд үзлэг үзүүлж бас шүдийг хуураад болж байгаарэ гэдэг бас зүйлья. Адуу маань өөрөө нэг тасалгаад одооттой амттай учраас нэг удаа л тижээлэн сайн бутлаад иддэг. Тэгээд хэрэгцээ шүдэн маань сайн тийм тэрэмдэх баягаар буталж иддэг. Нэг сайн жажиж буталж идэхгүй бол тэр тижээл маань бие сайн шингэдэг. Тэгэхээр шүд хуураад ирсний дараа бол адуу үнэхээр тамирт ихэд тарга хүч сайн авдаг шүү гэдэг хэлье.
Баярлалаа. За түмэд. Тэгээ уяачгээс гадна унаач хөвгдөд бас асуудал байдаг. Ялангуяа энэ уралдааны замд морд маань өөрөө бас жоохон гимиг суух. За анхны шин тэмдэг үзэгддэг. Энэ үед бол манай эмчнэр бол уралдааны замд хүүхдийн одоо татаараа морио одоо өнөөдөр зөөлөг илдрээ яваа гэхээр улам зурж давхиж ягаад морио төр дорн унагдаг. Тэгэхээр энэ уралдааны замд уяачин унсан мориноос гадна унаач хөвгч чуулга хүүхдүүдтэйгээ маш сайн уяасан харьцаач. Ингээд малын эмчнэр дохоо өгөөд хилжээрүүл тэрэнд нь өвгөнд нь ороорой гэдэг юм захиж өгвөл одоо морд маань эсэн мэд байх бол одоо дараа дараагийн уралдаанууд байгаа тэндээ дахиад уралдах боломж биш шүү дээ. Энэ дээр бас анхаараасай гэж би бас хэлмээр байна. За сайхан зүйл. За та. За миний хувьд одоо энэ Монголын морин уралдааныг нэг дэг журмтай ган шиг ёс зүйдлэн хүндгсэн буюу үзэгч хүмүүнээ баярлуулсан ийм л дэг журмд оруулахын саад гэж ингэж мөрөөдөж явдаг. Тэгээд зүгээр яг сая ярианаас ихтэл хурдан мөрний уралдаан гэдэг нь ёс заншил байх нь одоо адууны эрүүл мэнд, уяачийн одоо ур чадвар, хүүхдийн ур чадвар гэдэг их олон зүйлээс ингэж бүрддэг. Тэгээд нэг тал дээр нь анхаарахгүйгээр нэг ийм зохис байдлаар бид нэг тийм заавалчгүй бодох шиг нийтлэг нэг ойлголттой болоод энэ Монголынхаа агуу соёлыг ирээдүйд зөвхөн монголчуудын бахархал төдийгүй дэлхийн бахархал болоод эрэхтэй тийм ёс заягтай, тэрүүндээ хүндэтгэлтэй тэгээд уралдаж байгаа юмдаа хил маргаангүй зөв жинхэнэ цэвэр Монгол адуу уралдсан соёлыг л цааш нь хөгжүүлээд аваад явах юмсаа л гэж ингэж боддог. Энэ үүднээсээ бол бид малчид, уяачид юм бодох хэрэгтэй байна, эмчнэрч бодох хэрэгтэй байна, дасгалжуулагчид бодох хэрэгтэй байна. За энэ нэг янз бүрийн мөнгө энэ тэндээс олсон нөхдүүд одоо энэ соёлд одоо соёлыг бузардуулаад баймааргүй байгаа. Ийм дархлаа бид нар төрүүлмээр байгаа. Тэгээ энэ бол их том асуудал. Гэхдээ одоо сайхан наадан болж байна Монгол хүн бэлгээр гэдэг сайхан наацгаагаараа айлуулах одоо хэрүүд урал багалгаараа сайвал бид шүдний тал дээр сагах өвчний доголдлын тал за яагаад ясна хурж байгаа энэ тэргээр нарийн ярих юм бол маш их юм байна. Явж надууны эргэлжүүлэхтэй холбоотой. Гэхдээ энийг цааш нь дэлгэрүүлээ ярих юм бол одоо цаг алга байна. Зөвхөн хамгийн гол нь Монгол хүн байхад Монгол соёлыг л Монголын соёлчл Монгол хүнийг авч явдаг. Бид Монголоо алдчих гээд байна. Соёлоо байхгүй болгочих гээд байна. Тийм учраас энэ хурдан мөрний уралдаан зөвхөн морь уралдаад баярлахаа биш тэр өргөн хүрээтэй л авч үзэж цааш нэг жаахан бодлоготой баймаар л гэж хэлж байна. За баярлалаа. Энэ удаагийн дугаарт оролцсон та бүхэндээ баярлалаа. За Монгол төмний наадам болж байна. Морь хүүхдний эсэн мэнд ард зоноороо элбэг дүүрэн эрүүлэнг эв найртай сайхан наадаарай гэж ерөөл дэвшүүлье. Баярлалаа. Баярлалаа.